мөнгө цаас болохгүй байх ёстой. Энэ маш чухал үүрэгтэй, өндөр хариуцлагатай албан дээр очих гэж байна. Наран цогт эдийн засагч. Тэгэхээр хүн болгон одоо эдийн засгийн байнгын орон дээр ч тэр өнөөдөр чуулган дээр ч гэсэн олон гишүүд асуух юм байна, асууцсан юм байна. Ипотекийн зээлийн талаар, бодлогын үгийн талаар, инфляцийн түвшин, макро эдийн засгийг хэрхэн доктортой байлгах вэ энэ төр гэд. Тэгэхээр хамгийн гол бас хөндөгдөг асуудал бол ялангуяа бид нар энэ жил эх оны мөнгөний бодлогыг тухтай сайн ярилцаж бас чадаагүй. Тэр утгаараа мөнгөний бодлого, төсвийн бодлогын уялдаа холбоог хэрхэн хангах вэ? Хэрхэн одоо анхааралтай ажиллах вэ гэдэг дээр асуулт асуу. Ер нь одоо энэ ажил томилогдоод яг юун түрүүнд хийх 5 гол одоо бодлогын асуудлаа багцалж тодорхой яриач гэж хүсэж байна. За хоёрдугаарт нь бас нийгэмд шуугдшаа нэг асуудал юу гэхээр насаараа дарга хийсэн юм байна гэд. Тэгвэл насаараа бас дарга хийхгүй байх ёстой гэсэн тийм хууль дүрэн байхгүй. Тэгэхээр энэ талаараа өөрийгөө онцлогийг бас хэлэх нь зүйтэй юм болов. Төрийн алба маш нэр хүндтэй, ард иргэдийн дунд бас итгэлцэл үүсгэсэн ийм чухал алба байх ёстой. Тэгээ энэ дээр төрийн албыг чадваржуулах, хүний сайн нөөцөөр хангах тал дээр бас санаа зовж явдаг гишүүн байгаа. Тэгэхээр энэ хоёр тодорхой асуултыг асуучаа. За нэр дэвшигч Санжаагийн наран цогт 4-р микрофонд хариулна. За мөсөл гишүүний асуултанд хариулъя. За төсөв мөнгөний бодлогын уялдаа бол зайлшгүй байх ёстой. Шаардлагатай бол бид нар энэ дээр эрх зүйн өөрчлөлтийн тухай бас ярих нь зүйтэй болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр энэ төсөв мөнгөний уялдаа хангахдахгүй явж ирсний одоо горыг бид нар өнөөдрийн хүндрэл харуулж байгаа. Маш бодиттой харуулж байгаа. Ер нь бол манай их хурлын гишүүд энийг их бодиттойгоор мэдэрч ойлгож байна гэж ингэж байгаа. Тийм учраас мөнгөний бодлогоо яг төсөв хилцдэг шиг нарийн хилцээд яг энэтэйгээ уялдуулж энэ төсвөө хилцэж тэр хязгаартаа батлагдаж явах юм бол бид нар яг бодиттой төсөв энэ инфляц бодиттой намд ор төвшөнд за суур асуудлуудаа шийдсэн ийм маягаар явах юм учиртай. Хоёр талаасаа хөөсрүүд ингэж явж байгаагаас болоод энэ өнөөдрийн байдал үүссэн, хөөсөрсөн эдийн засаг үүссэн, инфляц үүссэн. Энийг дагаад ингээд асуудлууд үүсээд байна. Хоёрдугаар асуудал нь бол та стратеги ярьж байна. Одоо бидний өнөөдрийн зах зээлийн нөхцөл эдийн засгийн нөхцөл байдал тийм сайнгүй байгаа учраас очиод бол хэрэгжүүлэх асуудал богино хугацаанд энэ өнөөдрийн хэрэгжүүлж байгаа төв банкнаас өгж байгаа мөнгөний хатуу бодлогыг тодорхой хэмжээнд үргэлжлүүлж явуулахаас өөр аргагүй. Гэхдээ энэ хооронд бол энэ бодлогын үе их өндөр явснаас болоод бид энэ компани аж ахуйн нэгжүүдэд ер нь нэлийн хүнд байдалд оруулж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа энэ түрүү бүрдэж гишүүний хэлсэн зээл баталгаад цалингийн зээлийнх нь найдваргүй зээлийн хэмжээ 158% өссөн. Өөрөөр хэлбэл бас баталгаатай биш иргэдийн амьдрал бас давхар хүнд байдалд орж зээлийн дарамтанд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ асуудал дээр бол нөгөө захиргаалтын биш яг макро тэнцвэртэй бодлогын хүрээнд ажиллах ёстой гэж ингэж үзэж байгаа. За тэгээд нэг хэд хэдэн наривчлсан судалгаа хийж богино хугацаанд улсын хурал эдийн засгийн байнгын орон танилцуулга хийж бас засгийн газар танилцуулга хийж тодорхой арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй гэж бодож байгаа. Банкны хувьд бол бас сайжруулах үйл ажиллагааг нь бас эрчимжүүлэх, бүтээмж нэмэгдүүлэх гэдэг ажлууд давхар хийгдээд явна. За энэ ингэснээрээ бас тодорхой бидний хийх судалгааны үр дүн сайжрах зэрэг ажлууд байгаа. За банкны сектор дээр бид нар бас анхаарал тавих ёстой. Юу гэхээр өнгөрсөн онд банкны гадаад пассив маань 62% нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл гадаад өрийн дарамт нэлээд нэмэгдэж байна гэсэн. Бид нар энэ жилийн үед экспорт багассан. Урсгал төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум доллараар хасах явж байгаа. Энэ үед одоо банкуд маань бас пассив маань ингэж нэмэгдэж байгаа нь өөрөө бас энэ гадаад өрийн дарамтыг эрхчлүүдэд нэмэгдүүлэх юм бас эмзэг байдал үүсгэж байна. Тэгэхээр энэ дээр бол бас анхаарал тавьж бодит шалтгааныг тогтоож ажиллана гэж. За тэр сүүлийн таны бас нэг хэлсэн даргын тухай асуудал дээр би ер нь томилогдсон ажил болгон дээр үр дүн гаргаж ирсэн. Элдв би асуудалд орооцолтож яваагүй. Тэгээд тийм учраас яг хав ер нь утас ажил болгон дээр нэгдүгээр энэ улстай хариуцсан ажлын чиглэл
чиглэл дээр би гавья байгуулна. Мөн ажиллаж байгаа байгууллагатаа бас гавья байгуулж үүдэн татна гэсэн үзэл бодлоор өдий болтол хоёргүй сэтгэлээр би төр олон нийтийн төлөө ажиллаж ирсэн. Тийм учраас бас энэ надад ажилласан сайд удирдлагууд маань бас миний ажлыг үр дүн гүнэлдэг. Тэгээд намд итгэж ингэж энэ хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлж байгаа болов уу гэж ингэж бодож байгаа. Би энэ ажлыг ч гэсэн ийм сэтгэл ёс зүйтэй ажлыг томилогдуулах хийж гүйцэтгэх нэ гэж ингэж бодож. Мөнх соёл гишүүн тодруулна. За Монгол банкны хараат бус байдал, бие даасан байдал маш их яригддаг. Тэгэхээр улс төрөөс хамаарал багтай бие даасан бодлогуудыг саяны элсэн ёсоор хэрэгжүүлэх байх гэж итгэж найдахыг хүсэж байна. Хоёрдугаарт нь макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд бас нааштай саяхан бас валютын албан нөөцийг нэлээд өндөр 6 руу төглөө, тэрбум доллар руу төглөө гэж энэ төр зарласан. Гэтэл нөгөө талдаа төсөв 2.2 их 80 төгрөгөөр дутцсан байгаад байдаг. Тэгээд энэ дээр маш их бас түрүүний хэлсэнчлэн хоёр бодлогын хувьд бас уялдаа холбоотой анхааралтай ажиллах байх. Тэрнээс мөнгө одоо хэвлэх маягаар асуудлыг бас шийдэхгүй байхаа гэж ойлголоо. За тэгээд амжилт хүсье хэрвээ сонгогдсон тохиолдолд. За санал хэллээ. Мэдлэгээ дэвшүүлье. Улсын их хурлын гишүүнд орж